За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн дэлхийн 7 хоног таймер бол 3 дугаар сарын 16-наас 3 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд болж өрнөсөн. За Америкийн нэгдсэн улс, Израиль болон Ираны хоорондын энэ мөргөлдөөнтэй холбоотой хамгийн онцлог мэдээллүүдийг үйл явдлын дараалал хүргэх болно. Тэгэхдээ бас өнгөрсөн 7 хоногийн хувьд олон нийтийн анхаарлыг дэлхийд даяар татсан өөр нэгэн ийм онц сонирхолтой үйл явдал болсноо яахын аргагүй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайд Санаи Такаичиг тун эвгүй байдалд оруулсан явдал байсан. Тэгэхээр гол мэдээлэлээ эндээс эхлэе гэж шийдлээ. Трампын хувьд пүрэв гарагт Санаи Такаичиг цагаан ордонд хүлээн авч уулзсан юм. Хэдийгээр тус уулзалт тун найрсаг уур амьсгалтай эхэлсэн боловч Японы нэгэн сэтгүүлч энэ үеэр Америк Израиль улсууд 2 дугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг дайн эхлүүлэхдээ яагаад холбоотнуудаа урьдчилж дуулгаагүйг нь Трампаас асуусан юм. За гэтэл үүний хариуд Трамп бид сюрприз барихыг хүссэн учраас хэнд ч хэлээгүй. Сюрпризийг японочдоос өөр хэн илүү сайн мэдэх вүлээ? Та нар яагаад Перл Харборт дайрахдаа бидэнд урьдчилж мэдээлээгүй юм бэ хэмээн хошигнсан байдалтай үүнд хариулсан. Трампын энэхүү хариултын дараагаар Японы ерөнхий сайд юу ч хэлээгүй бөгөөд түүний царай эвт тавгүйрхэн хувирч баг зэрэг санаа алдаж байгаа нь шууд харагдсан. Түүхийг сөхвөл 1941 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Хавай мужидх Совдын иргэн тэнгисийн флот Японы эзэн хааны армийн гинтийн довтолгоонд өртөж Америкийн нэгдсэн улс асар их хохирол амсснаар дэлхийн 2 дугаар дайнд албан ёсоор Америкийн нэгдсэн улс татагдан оролцож байсан түүхтэй. Тухайн үед болсон энэхүү халдвархын улмаас Америкийн нэгдсэн улс 2400 гаруй иргэнээ автсан бөгөөд энэ бүхэн эцэстээ Америкийн нэгдсэн улс зөрүүлээд Японд сюрприз барьсан буюу Нагасаки болон Хирошима хотуудад атомын бөмбөг хаяж сюрприз барих хүртэл хэмжээнд хүрсэн байдаг. За ийхүү дэлхийн 2 дугаар дайнд Япон улс ядагдсанаар Америкийн нэгдсэн улс Японы шинэ үндсэн хуулийг бичлэлцэж өөрийн цэргийн баазыг тэнд байгуулж тухайн үеэс хойш Америк, Япон хоёр өнөөдрийн хүртэл тун ойрын холбоотон байж ирсэн ч Трамп өөрийн чухал холбоотныхон өнгөрсөн зууны хамгийн эмзэг дурсамжийг сэтрээсэн нь дипломат ёсны үнцэг болон хувь хүний үүднээс ч ялгаагүй тун таагүй үйл явдал боллоо гэж харагдаж байна. Ер нь Трампын хувьд иймэрхүү түүхэн эмзэг дурсамжуудыг тоглоом нарийн байдлаар яриандаа хавчруулах нь тун элбэг тохиолддог. Тухайлбал саяхан бас Германы канцлер Фредерик Мерцтэй уулзах үеэрээ холбоотнууд Нормандын иргэд газардаж байсан D-Day хэмээх алдарт өдрийн талаар ярьж дурсаж энэ өдөр таны хувьд тун таагийн өдөр байсан байх гэх мэтээр зориуд эсвэл санамсаргүй байдлаар өдөн хатгсан үг хэлэх нь түгээмэл байдаг нь ажиглагдсан. За тэгвэл Ираны дайнтай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын дотоодод Америкийн нэгдсэн улсын терроризмын эсрэг агентлагийн захирал Трампын Иранд хийж буй дайныг эсэргүүцэж байгаагаа эв тодор зарлаж өөрийн албан тушаалаас сайн дураараа огцорч байгаагаа мэдэгдлээ. Терроризмын эсрэг үндэсний төвийн захирал Жозеф Кент би Иранд үргэлжлэж буй дайныг хүн чанарын үүднээс дэмжиж чадахгүй гэсэн гарчигтай загтлыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд илгээв. Жозеф Кентийн хувьд ахмад дайчин бөгөөд тэрээр Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны зүгээс явуулж байсан нийт 11 удаагийн байлдааны ажиллагаанд оролцож байсан нэг юм. Тэрээр өөрийн загталтаа Иран улс манай үндэстэнд ямар ч аюул санал хийлэл учруулаагүй бөгөөд бид энэ дайныг Израиль болон түүний Америк дахь хүчирхэг улс төрийн лобби бүлгийн дарамт шахалтын улмаас эхлүүлсэн нь тодорхой харагдаж байна гэж загталтаа бичсэн байдаг. Ингээд тэрээр Ираны дайныг эсэргүүцсэн шалтгаанаар огцорсон Трампын засаг захиргааны хамгийн анхны өндөр дээд албан тушаалтан болж байна. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн би Америкийн ард түмэнд ямар ч ашиг тусгүй. Америкчуудын авь насыг хийд эми үрсэн дайнд дараа үеийнхнийгээ илгээхийг дэмжиж чадахгүй. Израильчууд биднийг өмнө нь Иракийн эсрэг дайнд хэрхэн татан төрхрөн оруулж байсан яг тэр арга дахин ашиглагдаж байна хэмээн мэдэгдсэн юм а. За түүнийг энхүү мэдэгдээд албан тушаалаасаа огцорсны дараагаар
Сэтгүүлчид энэ талаар тодруулахад Трамп Жозеф Кент огцорсон нь харин ч сайн хэрэг бодлоо. Би түүнийг аюулгүй байдлын асуудал дээр сул дорой, маш сул дорой хүн байсан гэж үргэлж боддог байсан хэмээн маш товчхон хариулт өгсөн байна. Жозеф Кентийн хувьд өнгөрсөн оны 7 дугаар сард Сенатын гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар 52-ыг харьцах нь 44 хэмээх саналын харьцаатайгаар дэмжигдэж энэхүү албан тушаалд томилогдсон очиж байсан нэг. Мөн түүний тэргүүлдэг терроризм эсрэг үндэсний төв нь улс орны өмнө тулгарч буй терроризмын аюул занал хийллийг илрүүлэх судлах үүрэгтэй байгууллага юм. Гэхдээ Кент огцорсон явдал нь Трампыг тойрон хүрээлэгчдийн дунд Ираны дайнаас үүдэлтэй хагарал үүссэнийг харуулах үйл явдал болж байна гэж хэлж болохоор байна. Тэрээр бас цэргийн алба хааж тагнуулын төв газарт мөн ажиллаж байсан туршлагатай. Мөн өнгөрсөн 7 дугаар сард түүнийг томилох шийдвэр гаргах үеэр Америк нэгдсэн улсын ардчилсан намынхан Кентиг хэд ховилдааны онолд автсан, мөн хэд барууны үзэлтэй гих мэтээр шүүмжилж байсан ч бүгд найрамдах намын олонх гишүүд болон ерөнхийлөгч Дональд Трамп олонний хүчээр түүнийг энэхүү албан тушаалд томилж чадсан байдаг. Тэгвэл дараачийн мэдээ маань шууд Ормузын сувагтай холбогдож байна. Ерөнхийлөгч Трамп Ормузын хоолойг хамгаалахын тулд холбоотнуудаа цэргийн хүч илгээхийг шаардсаар байгаа. За тэгвэл Трамп энэхүү байр суурь нь улам чангарч хэрв холбоотнууд цэргийн хүчээ илгээхгүй бол бид Ормузын хоолойг яг энэ чигээр нь үлдээн хэмээн холбоотнуудаа сүрдүүлсэн нь олонний анхаарлыг татлаа. Одоогийн байдлаар дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтэнд чухал ач холбогдолтой Ормузын хоолойг Ираны аюул занал хийллээс хамгаалахад хамтран ажиллах Трампын уриалгыг Америк нэгдсэн улсын холбоотнууд нэгдсэн байдлаар хүлээн аваагүй хэвээр байна. Зарим хэсэг нь эргэлзэж, зарим нь татгалзаж, ямартай ч эрс шийдэмгий алхам хийсэн улс байхгүй байна. Үүнээс болоод ерөнхийлөгч Трамп ихэд бухимдаж, сүүлийн хэдхэн өдрийн дотор өөрийн байр суурийг хэд хэдэн удаа огцом өөрчлөөд байгаа. Улмаар хамгийн сүүлийн байдлаар Ормузын хоолой нь Америк нэгдсэн улсад ямар ч ач холбогдолгүй учраас энэ хоолойг хэрхэн хамгаалахыг та бүхэн өөрсдөө мэдгээд өөрсдөд нь үлдээн гэсэн байр суурьтай байгаа талаар онцлсон. 3 дахь 7 хоногтой үргэлжилж буй Америк нэгдсэн улс Израилийн байлдааны ажиллагааны хариуд Иран улс Ормузын хоолойг хаасан нь Трампыг хүнд байдалд оруулаад байгаа юм. Иймээс тэрээр Европ, Азийн холбоотнуудаа тус хоолойд байлдааны хүлгүүдэн илгээж, газрын тос байгалийн тээвэрлэлтийг хамгаалахыг хоёр ч удаа уриалаад бүтээгүй юм. Гэвч холбоотнуудын зүгээс энэ дайныг Америк нэгдсэн улс өөрсдөө эхлүүлсэн учраас Ормузын хоолойн хариуцлагыг өөрсдөө бас үүрэх ёстой гэсэн ерөнхий хандлага давмгаалсаар байна. Иймээс мягмар гарагт гэхэд Трамп холбоотнуудын энд хойрог байдалд гоморхож Ормузын хоолойг хамгаалахад хэний ч тусламж хэрэггүй. Америк нэгдсэн улс дангаараа хамгаалж чадна хэмээн эрс шийдэмгий мэдэгдэв. Гэтэл 3 дугаар сарын 18-ны өглөө өөрийн энэхүү байр суурийг дахин огцом өөрчилж Ормузын хоолойг Америк нэгдсэн улс бүр мөсөн хаяж шийдлийг нь холбоотнуудаа үлдээгээд явах боломжтой хэмээн анхааруулсан. Гэтэл 3 дугаар сарын 18-ны өглөө Трамп өөрийн байр суурийг дахин огцом өөрчилж Ормузын хоолойг Америк нэгдсэн улс бүр мөсөн хаяж шийдлийг нь холбоотнуудаа үлдээгээд явах боломжтой хэмээх анхааруулсан болон давхар сүрдүүлэхийн агуулгатай мэдэгдэл хийв. Нэг ёсондоо бол Америк нэгдсэн улс ямар ч арга хэмжээ авахгүй бол Ормузын хоолой хаагдсан хэвээр байна. Ормузын хоолой хаагдсан хэвээр байвал Япон Солонгосоос эхлээд Америк нэгдсэн улсын барууны холбоотнууд хүртэл эрчим хүчний дарамтанд орно. Тэд нэр ингэж дарамтанд орж байж л өөрсдөө хөдлөх болно гэдэг ийм байр суурь баримталж эхэлсэн юм а. За гэтэл яг үнэндээ ингэж дууссангүй. Хамгийн хачирхалтай нь яг тухайн өдрийнхэн оройн тэрээр байр суурьаа дахиад гинэт өөрчилсөн. Трамп тухайн өдрийн орой цагаан ордон дотор хэвлэлийн хурал зарлаж өөрийн холбоотнуудыг маш том тэнэг алдаа хийж байна. Америк нэгдсэн улсад цаашид НАТО ямар ч хэрэггүй болсон хэмээх маш ноцтой үгийг хэлсэн. Тэрээр үргэлжлүүлэн манай холбоотнууд бүгд бидэнтэй санал нэгдэж байгаа хэрнээ бидэнд туслахыг харин хүсэхгүй байна. Энэ нь бидний хувьд цочирдмоор хариу тул Америк нэгдсэн улс үүнийг хизээч мартахгүй байнга санаж явах болно хэмээн Трамп хэлжээ. Трампын хувьд тэрээр Европын орнуудын цэргийн хүчийг Ормузын хоолой орчимд тавьсан 70 минутыг сэвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байсан юм. Мөн энэ ажил нь үнэндээ тийм ч том ажил биш боловч Америк нэгдсэн улс дангаараа энэ ажлыг хийх нь дэндүү шударга бус үйлдэл гэдгийг онцолсон.
Мөн тэрээр Европын зарим удирдагчдыг шүүмжилсэний дотор Британий ерөнхий сайд Keir Starmer багтав. Учир нь өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Британий ерөнхий сайд Keir Starmer манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий арга хэмжээг авах боловч өргөн хүрээтэй дайнд татагдан орохгүй хэмээн мэдэгдсэн нь Трампд таалагдаагүй бололтой. Мөн тэрээр нэмж Ормузын хоолойд байлдааны хөлгүүдээ илгээхээс татгалцсан Япон, Австрали, Өмнөд Солонгос зэрэг улсуудыг давхар шүүмжлээд амжсан. Үүний дараа Трамп бид нэгэнтээ байлдааны амжилт гаргаж чадаж байгаа тул НАТОгийн орнуудын тусламж цаашид бидэнд хэрэггүй гэж мэдэгдэв. Нэг ёсондоо бол Трамп ганцхан өдрийн дотор өөрийн байр суурийг бүгд бүтэн 2 удаа эрс тэрс байдлаар огцом эсрэгээр нь өөрчилсөн мэдэгдэл хийсэн байна. Америкийн нэгдсэн улс, Израиль улсууд Иран данх Пуужингийн цохилт өгч бүс нутгийн хурцдмал байдал үүссэний дараагаар газрын тосны баррел тутмын үн дэлхийн зах зээл дээр $100 даваад байгаа. Үүний хариуд Америкийн нэгдсэн улс Израилийн зэвсэгт хүчин Ираны эрчим хүчний экспортын гол байгууламжууд байрладаг Харк арлыг бүрэн эзлэх буюу хуурай замын цэргийн ажиллагаа явуулах, эсвэл Ираны өндөр баяжуулсан ураны ихэнх хэсгийг хадгалдаг Исфаханы бүсэд хуурай замын байлдааны ажиллагаа явуулах талаар төлөвлөж байж магадгүй гэсэн ярианууд дэлхийд даяар тархаад байна. Тиймээс яг энэ асуудлаараа сэтгүүлч Трампаас асууж, тэрээр хэрв Иранд хуурай замын цэргийн ажиллагаа хийвэл Вьетнамын дайн шиг намагт шигдэхээс та айж байна уу гэж сэтгүүлч асуув. Үүний хариуд Трамп би хуурай замын ажиллагаа явуулахаас огтхон ч айхгүй. Ер нь би айдасгүй, юунаас ч айдаггүй хэмээн хариуджээ. За гэтэл үйл явдал бас ингэж дуссангүй. Энэ бүхний дараагаар Бямб гарагт буюу уржигдэр Трамп өөрийн холбоотнуудыг уурандаа хутчгарууд хэмээн доромжлов. Учир нь холбоотнууд нь ойролт орондод цэргүүдээ илгээхгүй байгаа учраас Трамп маш ихээр бухимдсан бололтой. Трамп ингэж хэлснийхэн дараагаар ойролт оронд дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн тоо бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх гинтийн шийдвэрийг гаргав. Мөн баасан гарагт тэрээр өөрийн цахим хаяг дээр Америкийн нэгдсэн улсгүйгээр НАТО бол ердөө цаасан бар хэмээн дургуутсаа илэрхийлэн бичв. Трамп яагаад ингэж ихээр бухимдсан бэ гэхээр пүрэв гарагт Герман, Британи, Франц, Итали, Нидерланд болон Япон, Канада зэрэг улсууд хамтарсан мэдэгдэл гаргаж Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх боломжийг хангах хүчин чармайлтад тэдгээр улсууд нэгдэн гэдгээ амлажээ. Гэхдээ энэ нэгдэл нь ганцхан нөхцөлтэй бөгөөд Америкийн нэгдсэн улс болон Израиль улсууд Иранд хийж буй дайнаа зогсоосон тохиолдолд усан онгоцнуудаа илгээнэ гэдэг ийм нөхцөлийг Трампд тулгасан юм. Үүний дараа Трамп тэднийг хулчгараар нь дуудаад өөрсдийн цэргүүдийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан болж таарч байгаа юм а. Албаны их сурвалжуудын мэдээлснээр 2500 цэргээс бүрдэх нэг анги Америкийн нэгдсэн улсын баруун эргээс хөдөлсөн бөгөөд 3-7 хоногийн дараа зорилтод байрлалдаа хүрэх талаар мэдээлсэн. Мөн өөр нэгэн явган цэргийн анги энэтхэг номхон далайн баазаас замд гарсан нь эх 7 хоногт ойролт орондод хүрэх талаар хэлсэн. Тэгвэл яг одоогоор ойролт орондын бүс нутагт Америкийн нэгдсэн улсын 50,000 орчим цэргийн албан хаагчид байрлаж байгаа юм. Зарим ажиглагчид уг нэмэлт цэргийн хүчийг Ираны эрэгт байлдааны ажиллагаа явуулж Ормузын хоолойд хяналт тогтоох зорилготой байж магадгүй хэмээн үзэж байгаа. Үүнээс гадна Ираны газрын тосны экспортын 90% дамждаг Харк арлыг эзлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь байж болох талтай. Гэхдээ ямар ч тохиолдолд хуурай замын цэргийн хүч ашиглах нь Трампын хувьд улс төрийн томоохон эрсдэл дагуулах нь тодорхой. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Америкийн нэгдсэн улсыг ойролт орондын шинэ мөргөлдөөнд оролцуулахгүй гэж амлаж байсан тул энэхүү үйлдэл нь Америкийн олон нийтийн санааг эсрэгээр эргүүлж байна. Одоо ч мөн маш олон хүмүүс Америкийн нэгдсэн улсын нийгэмд Иранд хийж буй цэргийн ажиллагаанд сэтгэл дундуур байгаа нь судалгаагаар тогтоогдоод байгаа. За дараагийн энэхүү сэдвтэй холбоотой мэдээ гэвэл энэ сарын 31-ээс 4-р сарын 2-ны өдрүүдэд Бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хотноо Трамп болон Ши Жинпин нарын хооронд дээд хэмжээний уулзалт болохоор төвлөрлөж байсан боловч энэхүү уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож магадгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. Учир нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Ираны дайны улмаас Ши Жинпинтэй уулзах уулзалтаа 1 сар орчмын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд аль бие ёсоор тавьсан гэдгээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт мэдээллээ. Ингэхдээ тэр Хятад улстай маш сайн харилцаатай байдгийг илэрхийлээд айлчлалыг хойшлуулсны цаана ямар нэгэн давд санаа байхгүй гэдгийг батлан хэлсэн юм.
Мөн 2-7 хоногийн өмнө Америкийн нэгдсэн улс хятадын төлөөлөгчид Парис хотод уулзсан. Талуудын аль аль нь Парист болсон уулзалт үр дүнтэй болж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчин бүгд найрамдах хятад ард улс дахь айдчдад заавал хийгдэх ёстой болсон гэдгийг танилцуулж байв. Түүнчлэн Трамп Ормозын хоолойн аюулгүй байдлыг хангахад цэрэг илгээхийг уриалсан улсуудын дотор бүгд найрамдах хятад ард улс ч мөн багтсан боловч хятадын талаас ямар нэгэн албан ёсны хариу тайлбар хэлээгүй хэвээр байгаа юм. Иймээс зарим шинжээчдийн хувьд Трамп уулзалтаа хойшлуулах хүсэлт гаргасан нь хятад улс Ормозын хоолойн аюулгүй байдал дээр ямар ч хичээл зүтгэл гаргахгүй байгаа учраас шахалт үзүүлж байж магадгүй гэдэг ийм үнцэг бас явж байгаа юм а. Одоо тэгвэл үргэлжлүүлээ шууд дараагийн холбогдолтой мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. За шатхууны хомсдол үүсэж байгаагийн улмаас зүүн өмнөд Азид Таиланд улс ажлын 4 хоногт шилжсэний дараагаар Азийн Шри-Ланка улс мөн ийм шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байгаа юм. За өмнөд Азийн орнууд гэртээ хоол хийхээс эхлээд шарил чандарлах, цахилгаан эрчимгүйч үйлдвэрлэх хүртэл бүх зүйлд шингэрүүлсэн байгалийн хийг бол ашигладаг бөгөөд үүнийхээ ихэнх хэсгийг бол Персийн булангийн орнуудаас импортлдог. За гэтэл Америкийн нэгдсэн улс Израилийн өдөөсөн энэхүү Ираны эсрэг дайны улмаас Ормозын хоолой бол хаагдаж зүүн өмнөд Азийн бүс нутгийн байгалийн нийлүүлэлтнээс тасалдаад байгаа юм. За үүний улмаас Бангладеш улс гэхэд эдийн засагт нь чухал ач холбогдолтой оюутлын үйлдвэрүүдэд зогсоохгүй тулд оюутнуудын Рамадан сарын амралтыг эртхэн эхлүүлж цахилгаан хангамжийн хязгаарлалт зарлах шийдвэр гаргаад байна. Тэгвэл энэхүү шийдвэртэй зэрэгцээд эрчим хүчний их үүсвэрийнх нь 85 орчим хувийг Ормозын хоолойгоор дамжуулан авдаг Пакистан улс ч гэсэн арга хэмжээ авч энэ 7 хоногоос эхлээд сургуулиуд онлайн хичээлд шилжүүлж хүмүүсийг төлөв шатхуун их хэмжээгээр нөөцлөхийг болиулахын тулд үнийг нь зориуд өсгөх арга хэмжээ авч эхлээд байна. За мөн мэдээж хэрэг энэ 7 хоногоос эхлээд Шри-Ланка улсын төрийн байгууллагууд бүх шатны сургуулиуд ажлын 4 өдөртөө 7 хоногт шилжихээр болж байна. Мөн төрийн албан хаагчдад боломжтой бол гэрээсэн ажиллахыг зөвлөсөөр байгаа. Яг энэ талаар Шри-Ланка улсын засгийн газрын төлөөлөгч Прабhat Chandrakirti сэтгүүлчдэд хандаж бид бас хувийн хөвшлийнхэнд энэхүү жишгийг дагаж энэ 7 хоногоос эхлэн лавг гариг бүрийг амралтын өдөр болгохыг уриалж байна хэмээн мэдгдсэн. Мөн Шри-Ланка улсад одоогоор 4 жилийн өмнөх эдийн засгийн хямралыг санагдуулсан дүр зураг өнгөрсөн ям гаригаас ихэлсэн бөгөөд шатхуун түгэх станцуудын гадна уртаас урт дарааллууд үүсэж жолооч нарын худалдан авалтад 7 хоногийн 15 литрийн бензин, дизель түлшний хязгаараа тогтоосон байна. Харин нийтийн тээврийн хэрэгслийн 7 хоногийн хязгаарлалтыг 200 литрээр тогтооход байгаа гин. Мөн албаны хүмүүсийн зүгээс тус улс бараг 6-7 хоногийн түлш болон шатхууны нөөцтэй байгаач хангамж тасалдвал ноцтой байдал үүсэж болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм а. За мөн шингэрүүлсэн хийн хэрэглээнийх нь 60 орчим хувийг Персийн булангийн улс орнуудаас авдаг. Энэтхэг улсад мөн урт дараалал үүсэж олон ресторан болон хоолны газрууд хаалхан барих, эсвэл удаан болгодог хоолоор үйлчлэхийн зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Мөн энэтхэг улсын засгийн газраас Ираны засгийн газартай шууд ярилцаж тохиролцсны үр дүнд бямб гаригт шингэрүүлсэн байгалийн ачсан ачаа энэтхийн 2 ч усан онгоц Ормозын хоолойгоор Ираны галын аюулаас холуур буюу аюулгүйгээр нэвтрүүлж чадсан ийм байдалтай байна. За тэгвэл хамгийн сүүлд буюу одоо өчигдөр ням гаригт болсон онцлог үйл явдлын мэдээллийг одоо та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе. За Иран улсад бол өчигдөр өөрийнх нь Натанз дахь цөмийн байгууламж Израиль улс цохилт өгч Пуужингийн цохилт өгч товтлсны хариуд Израилийн мөн цөмийн байгууламж байрладаг. За Демано гэдэг хот руу бол зөрүүлээд Ираны зүгээс Пуужин харавсан гэдэг ийм ноцтой мэдээлэл бол гарлаа. За Израилийн талаас Демано хот руу харавсан Пуужинг амдаж устгах оролдлого бол хийснийг Израилийн эрх баригчид мэдээлсэн. Гэхдээ Пуужин барилгын байгууламжууд дээр туссны улмаас нийтдээ 33 хүн шархтсан гэх ийм мэдээлэл цацагдлаа. Ираны төв телевизээс энэхүү дайралтыг Ираны цөмийн байгууламжид хавцсны хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм. За үүнээс харуул дайн эхлээд бүтэн 3-7 хоног бараг өнгөрч байгаа боловч дайны үр дүнд Ираны Пуужин болон нисгэгчгүй онгоцны чадвар муудсан шинж тэмдэг ерөөсөө ажиглагдахгүй байгаа гэдэг нь бол ингээд тодорхой харагдаж байгаа юм. За хэдий тийм боловч өнгөрсөн бямб гарагт Америкийн нэгдсэн улсын талаас Ираны эрэгт оршдог далавчид Пуужин болон бусад төрлийн баллистик
хүлээсдэг пуужин харвагч зэрэг бусад одоо олон төрлийн зэвсгийн газар доорх нөөцийг устгахын тулд 2.2 тонн орчим бөмбөгийг бол нийтдээ Иранд хаясан гэдгийг бол мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ талаар мэдэгдэл хийхдээ бид зөвхөн агуулгууд биш бас хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянахад ашигладаг тагнуулын байгууламжууд радарын системүүдийг амжилттай устгасан гэдэг ийм мэдэгдлийг бол хийсэн. Гэхдээ Ираны тал одоогоор тухайн дайралтаас болоод хэр хэмжээний хохирол амсснаа бол зарлаагүй хэвээр байна. За энэ талаар огтоосоо мэдээлэл өгөлгүйгээр Израилийн цөмийн байгууламжид бол зөрүүлээд одоо цохилт хийсэн гэдэг нь бол ингээд тодорхой болж байгаа юм а. За мөн түрүүн хэлсэнчлэн Трамп маш олон удаа холбоотнуудын цэргийн хүчийг Ормузын хоолойд ирэх ийм уриалга гаргасны хариуд Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи бол бас мэдэгдэл хийвэ. Тэрээр Америкийн нэгдсэн улсын холбоотнуудад хандаж зөвхөн өөрийнх нь улсын эсрэг дайсагнаж буй улсуудад Ормузын хоолойн хориг үйлчилж манай асуудалд харин оролцоогүй улсуудын хөлгүүдийг аюулгүй нэвтрүүлэх болно гэж бол мэдэгдлээ. За ингэснээр Азийн болон барууны орнууд Трампын зүгээс Ормузын хоолойд холбоотны цэргүүдийг оруулах энэхүү уриалгыг дагахгүй байх магадлалыг нь эргүүлээд бас улам өсгөхөөр ингэж харагдаж байгаа юм а. За та бүхэнд ерөнхийдөө ингээ өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн энэхүү Иран болон Израиль Америкийн нэгдсэн улсын хооронд өрнөж буй энэхүү ойрох дорнодын геополитиктэй холбоотой онцлог үйл явдлуудыг ингээ цаг хугацааны дараалалаар геополитикийн тойм байдлаар бол та бүхэндээ хүргэлээ. Яг Ираны асуудал дээр ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс болон энэ Иран, Израиль зэрэг улсууд энэ Иран руу дайрсан энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь энэ асуудлыг яг ямар өнцгөөс харж байгаа? Энэ Америк, Израиль заавал бас дайрах шаардлага байсан уу, үгүй юу? Эсвэл үнэхээр байсан юм уу гэдэг дээр та бүхэн өөрсдийн сэтгэлдлийг дэлгэрэнгүй хуваалцаж сайхан соёлтой мэтгэлцээ өрнүүлье гэж доор уриалмаар байна. За ингээд өнөөдрийн дугаарыг энэ түргээд түр баяртай. Маргааш буюу 2 дахь өдөр би бас нэг контент дугаар оруулах болно. Тэрийг би маш гоё сэдвээр, маш сонирхолтой сэдвээр бол нэлээд бас дэлгэрэнгүй үйл явдалтай огтоосоо нуршуу биш байдлаар бол бэлдсэн байгаа гэдгийг бол дуулгамаар байна. За ингээд түр баяртай.